За металлуудын химийн шинж чанарыг авч үзье. За химийн шинж нь тэдгээрийн атомын электронт байгууламжтай салшгүй холбоотой байна. За металлын атом урвалын дүнд хялбар электроноо алдаж эерэг ионд шилждэг. За металлууд нэгдүгüүрт нь дан бодистой урвалд орно. За жишээлбэл металл X бодистой урвалд ороод металл X гэсэн нэгдлийг бол үүсгэж болох нь. За мөн хоёрдугаарт нь металлыг химийн идэвхээр нь дараалуулан байрлуулсныг металлын идэвхий игнэ гинэ. За металлын идэвхий игнэнд хамгийн идэвхтэй металлууд нь калий, натрий, кальций гэх мэт металлууд байна. За эдгээр нь хялбар урвалд орох чадвартай. За үүнээс хойш магний, хөнгөн цагаан, цайр, төмөр, никель, цагаан тугалаг, хар тугалаг, үүний дараа ус төрөгч гээд металл биш орсон байна. За дараа нь зис, мөнгө, алт, цагаан алт гэсэн дарааллаар идэвхгүй металлууд ус төрөгчөөс хойш бичигдсэн байна. За металлын идэвхий игнэнд өөрөөсөө хойно байрласан металлуудыг нэгдлээс нь төрөх чадвартай байдаг. За үүн дээр урвалын тэгштгэл зохиож бичээрэй. За мөн металлын идэвхий игнэнд зүүн талаараа байрлах тусам тухайн металл нь ангижруулагч шинж чанар өндөртэй байдаг. За идэвхий игнэнд ус төрөгчөөс зүүн тишээ байрласан металлууд шингэрүүлсэн хүчлээс ус төрөгчийг төрдөг. За мөн металлууд давстаа урвалд орох чадвартай байдаг. За зарим идэвхтэй металлууд устдаа урвалд орж ус төрөгчийг бол үүсгэдэг. За энд ерөнхий томьёог нь бичсэн байна. За мөн амфитер шинж чанартай металлууд шүлттэй урвалд орж комплекс нэгдлийг үүсгэдэг байгаа. За жишээлбэл хөнгөн цагааныг калий шүлттэй урвалд оруулан үүсэх нэгдлийг бичээрэй. За 6 дугаарт нь металлуудын ус төрөгчтэй нэгдлийг гидрид гэж бол нэрлэдэг. За жишээлбэл натрийн ус төрөгчтэй нэгдээд натрийн гидрид үүсгэсэн байна. За галлийн ус төрөгчтэй нэгдэж галлийн гидрид үүсгэсэн байна. За гидридүүдийг дотор нь давс, полимер, дэгдэмхий гидрид гэж 3 ангилдаг. За металлуудын өөр нэг химийн шинж чанар гэвэл металлуудын нүүрс төрөгчтэй нэгдсэн нэгдлийг карбид гэж нэрлэдэг. За эдгээр карбидуудын зарим нь усанд маш сайн унсдаг. Энэ үедээ нүүрс ус төрөгчийг үүсгэнэ. За жишээлбэл хөнгөн цагааны карбид алюминиум 4 C3 усанд уусаж хөнгөн цагааны суур болон метан хийг бол үүсгэх нэ. За метан нь CH4 томьёотой. За хоёрдугаарт нь кальцийн карбид нь усанд уусаж кальцийн гидроксид болон ацетиленийг үүсгэнэ. За ацетилен нь 3000 градусын температураас илүү температур гаргадаг учраас түүнийг хийн гагнуурт ашиглана. За ацетилен нь C2H2 томьёотой. За металлын нэгдлүүдийн химийн шинж чанарыг авч үзье. За бараг бүх металл нь хүчил төрөгчтэй шууд нэгдэж оксидыг үүсгэдэг. За оксидууд нь ихэвчлэн муу хайлдаг. За жишээлбэл 2500-аас 3000 градус Цельсид хайлдаг байна. За жишээлбэл бериллийн оксид, магний оксид, кальцийн оксид, цирконий оксид, гафний оксид, торийн оксид гэх мэт. За металлын оксидыг хүчил ба галт тэсвэртэй материалын үйлдвэрлэлд өргөн ашигладаг. За мөн металл эдлэлийг эсэлдэлтээс хамгаалахын тулд түүнийг оксидын бүрхүүлээр хучиж өгнө.